Эрдэнэ төгс Science Show хамтдаа шинжлэх ухааны туршилтаар нөлөөлцгоё. Өнөөдрийн бидний үзэх сэдв агаарын даралт байх болно. Тийм ээ, чи зөв сонссон. Агаарын даралт. Агаарын даралт гэдэг маань нэг хэсэндөө дэлхийн татвар хүчтэй хамтарч биднийг доош нь даран бидний өсрөх хэмжээг хязгаарладаг. Тэгэхээр бид ангараг гариг дээр байсан бол маш өндөрт өсрөх байсан. Учир нь гэвэл тэнцээ татвар хүч нь маш бага, мөн агаарын даралтын ч маш бага. Тэгэхээр одоо туршилтаа эхэлцгээе. Үүнд уус, тавг, шилэн аяга, лаа, мөн асуугаар хэрэг болно. Эхлээд лаагаа тавныхаа яг голдон тавь. Дараа нь усаа хийн. Гэхдээ маш бага хийх ёстой гэдгийг анхаараарай. За, ийм их болох болох. Би танарт усаа сайн харагдуулахын тулд үнсний будаг нэмнэ. Дахиад захны нэмчи. За, ус маань жоохон улаан өнгөтэй боллоо. Тэглэж гисэн маш тод харагдах. Харин одоо асаагаар амжи мэдээж лаагаа асан. Хэрвээ чи ганцаараа асах хүндрэлтэй бол том хүнээс тусалж хуваарай. Харин одоо шилэн аягаа лааныхаа дээр доош харуулсан тавь. За. Сарагдж байна, ламтарлаа. Мунтарчлаа. Мөн уус ч мөн сарагдлаа. Тэгэхээр хүүхдүүдээ яагаад энэ тавган дээр ресурс аяглал орсон бэ? Энэ агаарын даралттай холбоотой. Лаа маань хүчил төрөгчтэй уралд орж сайн асдаг. Тэгэхээр аян дээрээс нь аяг тавихаар доторх бүх хүчил төрөгчийн шатааж дуусаад тэгснээр дотроо ямар ч хүчил төрөгчгүй болно. Ингэснээр гадна байгаа агаарын даралт ихсэж усаа дотгошоо түлхдэг байна. Харин одоо энэ чанарыг ашиглаад би илүү шидийн гэмээр туршилт хийнэ. За. Үүнд цаас хэрэг болно. Гэтэ цаасны оног юу ч хэлсэн болно. Чинь энэ хатгуу цэйлгэр зүйл. За. Одоо хандаа ус хийн. Одоо өмнөх будагтай ус ашиглая. Бүгдүүдээ та нар их цажинаас нь хажуугаар ус маань бөмбөглөн дүүргээрэй. За олчлоо. Харин одоо маш болгоомжтойгоор цаас юм уу энэхүү зээлгэр автангаа дээр нь тавина. Одоо хөдөлгөөнгүйгээр барьж байгаад доош харуулна. Маш болгоомжтой. Гараа авъя. Илүү шидийн гэмээр юм аа. Энэхүү автан маань яагаад тогтож байна? Мэдээж агаарын даралт. Аягаа усаар дүргснээр энэ дотор бага зэрэгэл агаар үлдэнэ. Ингэснээр гадна байгаа агаарын даралт ихсэж энэхүү автангаа түлхэж усыг асгаралгүй тогтоож өгч байна. Тас харин одоо ас хэрэгтэй байна. Тэгэхээр өнөөдөр бидний үзсэн сэдв юу вэ? Мэдээж агаарын даралт. Агаарын даралт нь
бидний даалт ихсээ, даалт багслаа гэдэгтэй мөн л адил холбоотой. Даалт ихсээ гэдэг нь бидний суцаар гүйж буй цусны даалт ихссэнтэй холбоотой. Харин даалт багассан гэдэг нь бидний цусаар гүйж буй цус даалт нь маш бага болсонтой холбоотой. Эрдэнэ төгс Science Show байлаа. Өнөөдөр бид шинжлэх ухааны туршилтаар нотлоо.